За сайн байна уу. За бид нээлттэй удирдлага арга хэмжээний хүрээнд дэлгэр цогц сумын иргэн Бохчлонготой уулзаад байна. За та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийн нэг юм байна. За энэ иргэдийн төлөөлөгчийн эрхцэн байдлын тухай хуулиар таны хувьд ямар бодолтой явдаг вэ? Одоогоор шүүх хуралдаанд оролцсон уу? За би өнөөдөр манай сумд одоо энэ засаг захиргааны энэ одоо шүүх сум дундын шүүхээс ингээ ажил зохион байгуулаад үрдөнтэй ажил боллоо гэж бодож байна. Тэгээд ч одоо хуулиа сайн мэддэг үү. Тэгээд энэ дээр өнөөдөр билээ өгөөжтэй хувь хүн өөрийнхөө асуултыг асууж захиргааны болон одоо иргэний одоо холбогдлолтой хууль дүрмийн талаар мэдээлэл авлаа. Сайхан тэмцээнүүдийг зохион байгууллаа. Манай баг одоо бас тэргүүлээ тэрэндээ бас хамт олондоо бас талархаж байна багийнхаа хамт олон. За тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа гэдэг дээр бол зүгээр нэг хурал төлөөлөгчийн хувьд одоо нэг хурал хувьд одоо оролцсон юм байхгүй. Өвөл нэг оролцох хэрэгтэй үснэгээ бас нэг хотод явах шаардлага гараад тэгээд чадаагүй маа. Тэгээд цаашдаа бол одоо бас нэг хуралд одоо оролцох юм байна. Тий. Энэ үл сонгуульт ажил бас тэгээд одоо бас тэр дагуухан ард иргэдтэй одоо мэдээлэл өгөх бас хуулийг сурчлах хуулийн ямар сеанс байдгийг, юуг тайлбарладгийг энэ тал дээр шиг бидний шүүх хуралтай шүүхийн ийм тал дээр одоо идэвхтэй оролцож байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо бас өөрийнхөө юуг үүрэг ачаалал энийг өнөөдөр бас та нарт бүлийн мэдээлэл авлаа. Тий. Энэ л байна да. Тэгээд цаашдаа одоо та нартай хамтарч ажиллаад өөрийн одоо чадах чинээгээр тусдын болохоор тийм байдаг одоо бас тусна гэсэн бодож байна. За бид бол нэг шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангалттай чиглэсэн одоо үйл ажиллагааныг явуулаад 15 сумдаа бол нээлттэй өдрөлт зохион байгуулахаар явуулж байгаа л да. Ер нь шүүх нээлттэй ажиллаж гэнэ үү, ил тод ажиллаж чадж байгаа хэсгээр таны бодол ер нь иргэн хүний хувьд ямар байд юм бэ? За тэгээд иргэн хүний хувьд асууж байгаа учраас зарим нэгэн тал дээр бид нарт тодорхой мэдээлэлгүй хэвээр талаас байна. Гэхдээ одоо ингэж яриа хууль сурчлаа явах зарим нэгэн одоо шүүх хурлыг тухайн орон нутагт нь одоо шийдвэрлэх тийм ээ. Ийм өдр байвал одоо нээлттэй талнуудыг хэлэв байдаг болов гэсэн би түрүү бас одоо зовлон дээр өөрийнхөө үзэл бодлыг санааг зарим нэгэн ойлгохгүй юм бол асуу танилцсан. Ялангуяа тэр одоо давуу заалдах шатны шүүхийн хурлыг одоо мөн хувьд байдаг асуудлыг бол цаашдаа одоо нэгэнтээ өглөө хуулийн төсөд хандсан байгаа учраас энэ бол нэг тийшээ шийдэгдэх болов. Тэгэхдээ тэр одоо миний санаанд ч одоо байсан. Шүүх одоо хоёр аймгийн олон том дангайсан дортой байдаг төр засгийн одоо юу одоо асуудал мөн төрхний хувьд л хэцүү байгаа. Тэгээ ийм учраас ийм аль альдтай одоо байдаг баг. Тэгээ ерөн зүгээр нээлттэй тал дээр нь та нарт анхаарч байгаа юм байна. 15 сумд дараа явж байгаа юм байна. Энэ чинь бол өстой өгөөж явгүй. Гэхдээ өстой дараагийнхаа өөр бүрэлдэхүүнтэй хөдөө өөрч юм хөдөөний нэг ирүүлж ингүүл одоо шүүх яа өнөөдөр бол олдвол төсвийн хэдэн байгуул зарим иргэд бол байж байна. Багийн дарга тамгын газар ажиллаж сургуулийн ажиллаж ингээ байж байна. Цаашдаа энийг бол гол анхаарах юм байна. Хөдөөний иргэд маань бол одоо хууль зүйн хэрэглэг таархан байгаа шүү дээ. Энэ тал дээр нь одоо багийн хурал байдаг юм уу, багийн иргэдийн нийтийн хурал байдаг юм уу тийм ээ. Ийм иймэрхүү юм дээр бас цаг зав авч одоо та нар ажиллуулсан. Цаашдаа одоо хэний ажлын үр дүн гарах байхаа гэж байна. За би дэлгэр цогц сумын зохион байгуулсан нээлттэй удирдлага арга хэмжээний хүрээнд одоо дэлгэр цогц сумын иргэн Наран Цэцгүүтэй уулзаад байна. За та хоёр шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ? Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй эд тодор орон нутгийн иргэдэд хүртээмжтэй өргөх гэдэг нь цаашид анхаарах зүйлийн талаар иргэн хүний хувьд та саналаа хэлнэ үү? За энэ аймгийн сум дундын шүүх захиргааны иргэн 9-р шүүхээс одоо тусамд ирж төлөвлөгөөний дагуу энэ иргэд байгууллагууд хүмүүсийг оролцуулж мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм маш их баяртай байна. За ер нь энэ шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээллийг бол голцоогоо хэвлэл мэдээллээс авч байгаа. За ер нь сая бас хамгийн сүүлд суманд үүссэн тэр захиргааны иргэний маргаанд бол бас гэрчийн хувьд оролцсон өмнө нь одоо албан үүрэг гүйцэтгэж байсан хувьд бол гэрчийн хувьд бас энд одоо оролцож асуултанд хариулах ийм ажил бол хийгдсэн байгаа. За тэгээ яг манай иргэд бол ер нь ихэвчлэн миний ижил одоо хэвлэл мэдээллээс зохицуулах мэдээлэлтэй байдаг байх. За ер нь аймгийн шүүхийн байгууллага, хуулийн байгууллагуудаас бол хэмжилтний удаа сумдуудаар ийм мэдээллийн ажил хийж явдаг. Энүүнд нь бол бас одоо боломжоор оролцож мэдээллийг авч байгаа. Тэгээ ер нь цаашдаа бодоход би бол ингэж л бодож байгаа юм л да.
иргэд бол яг иргэдийн дунд нэг юм ойлголт байдгийг. Шүүгч нар бол ер нь одоо хэргийг хэтэрхий нэгдлийг барьж шийддэг. За авилга авдаг энэ төргээл одоо ийм ярианууд бол нэлээд их байдаг. Гэхдээ энэ одоо жоохон юунаас болж яаж ийм гэхээр зэрэг мэдээж хэрэг маргаанд оролцож байгаа хүмүүс бол тэр хэрэг нь бол одоо бүгдээрээ яг өөрийнх нь 100% саналаар шийдэгдээгүй байдлаас болж иймэрхүү асуудал үүсдэг байх. Ер нь яг яагаад ийм асуудал байгаад байна вэ? Энэ нь одоо яг бодиттой байна уугүй юу гэдэг тал дээр бол бас тухайн хүмүүстэй нэлээд одоо уулзч тулж ярилцаж одоо хэргийн шийдвэрлэлтийн талаар сэтгэл ханамж нь ямар байна уу? Тэр хүмүүс л цаашаа нийгэмд нөгөө үйл ажиллагааны талаар мессеж өгдөг учраас энэ тал дээр бас шүүхийн маань бас нэлээд нарийнсан одоо хандж байвал зүгээр юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт нь миний одоо түрүүний хурал дээр одоо асууж байсан тийм ээ. Шүүхийн шийдвэр ерөнхийдөө хохирогчийн одоо хохирлыг багдуулах тал дээр бас сайхан төвлөг байдгийн болов уу гэдэг асуудал бол иргэдийн дунд нэлээд байдаг учраас бас шүүхийн талаар сэтгэл дундуур явдаг байж магадгүй гэсэн юм бод байдаг. Гэхдээ би иргэн хүнийхээ хувьд энэ мэдээлэл авч байгаагийн хувьд үнэхэд бол шүүгч нарын ажлын ачаалал бас арай их байдгийн болов. Нэг шүүгчдээр шийдэгдэж байгаа хэргийн одоо ачаалал арай өндөр байгаагаас болоод бас одоо хэрэг арай удаах, сунжрах бас тэгээд гүйцэтгэх ажиллагаанууд нь бас арай хүмүүсийн санаанд өгөхгүй хийгддэг болов гэсэн юм бодол байдаг. Тэгээд энэ тал дээр бас зохих байгууллагууд нь анхаарч шийдвэл зүгээр юм болов гэсэн миний бодол байдаг. За баярлалаа. Сайн байна уу? За бид өнөөдөр Адаа цэцэн иргэдийн урлагийн дараа татахгүй. Дунгаатай уулзаад байна. За бид өнөөдөр Адаа цэцэнд нээлттэй өдрөлөг, шүүхийн нээлттэй өдрөлөг арга хэмжээ зохион байгууллаа. За энэ үйл ажиллагааны одоо ач холбогдлын талаар таны санал. За энэ өнөөдрийн явуулж байгаа үйл ажиллагаа бол маш өвдөлттэй ийм асуудал болж байна. Ер нь газар дээр нэрээд манай иргэдэд одоо шүүхийн одоо үйл ажиллагаатай холбоотой ийм сайхан мэдээлэл өгнө гэдэг бол одоо хамгийн одоо хэрэгцээтэй зүйл. За ер нь бол бас манай сумаас за манай багийн дарга санаачлаад одоо 2-3 жилийн өмнө болж байгаа шиг байна. Шүүхийн хүмүүсийг бас нэг урьж ирүүлж исэн. За тэр хүмүүс ирээд бас манай иргэдтэй холбоотой өргөдөл гомдлыг бас хүлээж аваад дор нь одоо шийдвэрлэж исэн юм бас үе байгаа. За өнөөдөр ийм бүр аян өрнүүлээд манай шүүхэн байгууллага ингэ явж байгаа нь бол манай ард иргэдэд их ажил гэж бодож байна. Та ер нь суманд бол одоо шүүхийн мэдээллийг ер нь хаанаас авч байна? Шүүхийн талаар мэдээллийг та бүхэн ер нь хаанаас авдаг юм болоо? Шүүх нээлттэй ил тод ажиллаж байгаа талаар дээр таны сэтгэл ханамж, таны бодол ямар вэ? Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бол за манай төрийн албан хаагчид аж ахуйн нэгжүүд бол одоо тэр мэдээллийн сайт дээрээс бол сүүлийн үед авч байгаа. За дээрээс нь манай ажил хариуцсан албан хаагчид одоо манай багийн дарга нар бол иргэддээ тодорхой хэмжээний мэдээллийг бол өгч байгаа. За ер нь дараа цаашдаа бол энэ арга хэмжээнүүдийг одоо шүү бас бүр багийн хэмжээнд ч гэх юм уу багуудын нэгдсэн өдөрлөг за багуудын иргэд нийтийн хурлууд дээр ингээд явуулаад иргэдийг бүр төлхөө оролцуулбал бас их сайн одоо арга хэмжээ болно гэж ингэж бодож байна. Сайн байна. За би Адаа цэцэн иргэн уран бэлэгтэй уулзаад байж байна. За бид өнөөдөр танаас өмнө нээлттэй өдрөлөг арга хэмжээ зохион байгууллаа. За энэ арга хэмжээний ач холбогдол оршуу энэ талаар та бүхэн сэтгэлээ. За энэ арга хэмжээ бол нэлээд сайхан өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ зохион байгуулахын өмнө бас сумын засаг даргын хамгаалалт газар тус зар хүргэж иргэд хөдөлмөрчдөд оролцуулаад багийн засаг дарга нарт бас зар хүргэсэн учраас бид бас хүн ам барьж одоо анхан шигтэн ажилтдаг хүмүүс учраас иргэдийнхээ яг одоо ажилласан жил сэргээн тогтоолгох одоо шүүхэд нэг шаардлагатай нэхэмжлэг гаргах талаар бас тодорхой хүмүүсээ судлаад зар хүргээд хүмүүсийг бас оролцуулаад өөрсдийнх нь бас авах зөвлөгөө зөвлөмжийг авлаа. Ингэж одоо яг иргэдийн газар дээр нэрж иргэдтэй үйл ажиллагаа хүргэж нээлттэй хаалганы өдрийг ингэж сумдын иргэдэд ингэж хүргэж байгаа бол маш шаашаалтай сайн үйл ажиллагаа боллоо гэж үзэж байна. Мөн одоо өдрөлгийн үйл ажиллагаагаар зохион байгуулсан арга хэмжээнүүд бол хуулийг одоо хэрхэн судлах, хэрхэн одоо хуультайгаа ажиллах, хууль бол амьдрал гэдэг гэдгийг одоо хууль бол амьдрал дээр яг байнга тохиолдож байдаг зүйлийг л одоо хуулийн хэлбэрт оруулж хэрэгэлдэг учраас
Энийг бол одоо иргэд маань яаж хуультайгаа ажиллах вэ? Хуулийнхаа зүйл заалтыг одоо яаж өөрийнхөө амьдралтай холбож өгөх вэ гэдэг талаар бол тэр Centaur нэвтрүүлэг зохион байгуулж байгаа нь бол нэлээд бас үр өгөөжтэй байна. Үүндээ бол дараагийн одоо үйл ажиллагаагаа ингэж төлөвлөж явуулахдаа иргэд хөдөлмөрчдийн дунд энэ Centaur нэвтрүүлгийг тодорхой одоо хуулиудын хүрээнд явуулах бас зүйтэй юм байна гэсэн зүйл хажиглагдлаа. Мөн шүүхийн одоо ерөнхий ажлын хэсгээс иргэдэд хүргэсэн тэр тахрын алба одоо эрдэмтэн жуулчлах нэхэмжлийг хэрхэн бүрдүүлэх талаараа тэр өгсөн мэдээллүүд бол товч бөгөөд тодорхой нэлээд үр өгөөжтэй байлаа. Үүнээс бас хүмүүс маань бид нар ингэж хандах юм байна, ингэж одоо дараагийнхаа шатанд ийм одоо үйл ажиллагааг явуулахад нь ийм юм бүрдүүлж өөрсдийн дүгээс яаж оролцох вэ гэдгийг нь бол нэлээд ойлгосон байх гэж бодож байна. Ингээд одоо шүүхийн хамгаалан газраас зохион байгуулж манай сумд нээлттэй хаалганы өдөрлөгөө амжилттай хийсэн энэ ажлын хэсэг баг бүрэлдэхүүнд талархснаа илэрхийлье. За бид гадаад засгийн мэдээллийн дараа 3 цэцэгтэй уулзаад байна. Хамгийн газрын дараа 3 цэцэгтэй уулзаад байна. За бид нар одоо сумдад нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах өдөртөмжийг хамгийн газрын дараагт өөрчлөн хөргүүлсэн байсан. За хамгийн газрын дарга маань бол зохион байгуулалтыг маш сайн хангаж маш иргэд болоод төрийн албан агчдыг сайн оролцуулж за баг бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн байгаад танд юуны төрөнд баярлалаа. За хоёрдугаарт бид одоо нээлттэй өдөрлөг арга хэмжээний маань ач холбогдол танаас өмнө одоо гарч чадваа. Энэ дээр одоо та бүхэн мэдээлэл авч чадваа. Цаашд одоо шүүхийн үйл ажиллагааг нээлттэй эд болох хүрээнд одоо таны хувьд одоо өгөх санал ямар байна? За ингээд аймгийн шүүхийн тамирын газраас тодорхой өдөртөмж гаргаад бүх сумдуудаа ингээд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа сумын одоо Сударгаан тамирын газрын даргын өмнөөс миний бие туйлыг болоо баярлж байна. За төдийлөн одоо шүүхийн талаарх одоо мэдээллийг иргэд тэр бүр мэдэхгүй нэхэмжлийг яаж гаргах вэ, нэхэмжлийн бүрдүүлгийг яаж хангах вэ тэр болгоо одоо мэддэггүй. Тэгээ өнөөдөр одоо нээлттэй хаалганы өдрөөр иргэд маань одоо нэхэмжлийг одоо гаргах мөн одоо төрийн албан агчид маань одоо энэ шүүхийн шимтгэлийн хүрээнд одоо зохион байгуулж байгаа ажил үйлчлэгээ за шүүхийн тухай багц хууль за захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ингээд процессын одоо хуулиудыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг энэ процессын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний одоо суралцж энэ Centaur тэмцээн бол нэлээд одоо төрийн албан агчид маань иргэдэд маань бол нэлээд ач холбогдолтой сайхан одоо үйл явдал болж өнгөрлөө гэж бодож байна. Мөн одоо иргэдийн дунд одоо зохион байгуулсан анхаа тэмцээн маань маш амжилттай зохион байгуулж иргэд маань одоо мэдэхгүй байсан одоо асуудлуудаа одоо мэдэж тань мэдгэн одоо мэдлэгээ одоо өргөжүүлсэн нэлээд сайхан ажил зохион байгууллаа. Ингээд одоо аймгийн шүүхийн тамирын газрын одоо нийт одоо ажилчин албан агч энэ одоо нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт одоо бие бүрэлдэхүүнд та нарын цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг одоо Сударгаан тамирын газрынхаа ажилчин албан агчдын өмнөөс хүсэн өрөөж талархал илэрхийлж одоо цаашд одоо энэ одоо нээлттэй өдөрлөг арга хэмжээг бол жил тутам одоо уламжлал болгон зохион байгуулж ингээд шүүхийн талаарх одоо үйл ажиллагаа иргэдтэй бол тогтмол нээлттэй ингээд зохион байгуулж явал нэлээд ач холбогдолтой юм болов уу гэж миний хувьд бол бодож байна. За баярлалаа. За бид ингээд сумын иргэдэд бас шүүхийн талаарх мэдээллийг тогтмол хүргэж авах үзнээс танай тамирын газарт одоо шүүхийн мэдээллийн самрыг байршуулахаар танд гардуулж байна. За бид энэ манай мэдээлэл алгааны арга бол миний зүгээс энэ мэдээллээр бол бид одоо үргэлж хангаж явах болно. За энэ самбарыг тамирын газартаа байршуулаарай гэж. За энэ самбарт бол захиргааны хэргийн агчны 9-р шүүх, сум дундын 11-р шүүхийн талаарх мэдээлэл, мөн эвдрүүлэн зуршилтын талаарх мэдээлэл, за шүүхийн мэдээлэл авалгааны албанаас ямар мэдээлэл авах, за шүүхэд хэрхэн нэхэмжил гаргах, за шүүхийн шийдвэртэй хаанаас яаж танилцах, за мөн энэ талаарх улсын тэмдэгтийн хураамж, за хэргийн харьяалал, нэхэмжлийн бүрдүүлбэр гэсэн бүх мэдээллүүдийг агуулсан байгаа. За ингээд Адаа засгийн зохион байгуулсан нээлттэй өдөрлөг арга хэмжээнд оролцсон төрийн албан агч иргэдтэй баярлалаа. За Адаа засгийн төрийн албан агчдууд одоо Centaur тэмцээн захиргааны иргэн шүүхээс зохион байгуулсан Centaur тэмцээнд маш их бэлтгэсэн, бүгд одоо хуулийг уншсан. За бүр Centaur тэмцээнд оролцоход өөрийн гэсэн хуулиудтай тэмдэглэгээ хийсэн оролцож байгаа нь бол маш идэвхтэй оролцож байсан харагдчихлаа. За ингээд танаас сумын ард иргэдэд бас өдөрлөгт амжилттай оролцсонд баярлан талархснаа илэрхийлье. За ингээд бид өнөөдөр шүүхийн одоо шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна. Зохион байгуулаад дуслаа. За энэ арга хэмжээнд маань оролцсон. За өнөөдөр сумын иргэн одоо уулзаад байна. За танай шүүхийн нээлттэй өдөрлөг арга хэмжээнд оролцсон. За энэ талаар сэтгэлдээ илэрхийлнэ үү? Энэ арга хэмжээний маань одоо үр нөлөө ач холбогдлын талаар санаа хэлнэ үү? За өнөөдөр Дундгой аймгийн захиргааны шүүхийн сум дундын 11-р шүүх түүний тамирын газраас
зохион байгуулж байгаа нэг цаалганы өдрийн нэлээд үр дүнтэй болоод үзэж байна. Энд бас нэлээд иргэд нас нэлээд оролцсон. Байгууллагын хүмүүс бас албан хаагчдаа бас 100% хамаарчлаа. За миний одоо энд урд өмнө удаа сонсч байсан нэг цаалганы өдрөөр бол энэ сургалтын зохион байгуулалтаа бол ерөнхийдөө тийм тайлан ихтгэл маягаар явдаг гэсэн бол энд 10% хэлбэрээр тэмцээн уралдаан маягаар хоорондоо нь өсөлтүүл маягаар явуулж байгаа юм. Онцлог шинжлэх болж байна. Дамаагүй одоо нэхэмжлэлийн төрлүүдийг нэлээд тодорхой яаж хийж байгаа нь хүмүүс нэхэмжлээ ямар төрөлтөөр гаргаж зөвхөн байгууллагад хандах хугацаагаа мэдэж авлаа. За мөн энэ шүүхийн нэхэмжил байх тодорхой мөн тарифуудыг бас мэдээлэл ав. За мөн шуурхай нээлттэй зохион байгуулж байгаа ажил нь бас нэлээд хаалт энэ байдлыг бас иргэд ойлгож байна. Тэгэхээр хөдөөний мачдтай хас олон байдлаас ямар нэгэн интернеттэй холбогдсон шүүхийн байгууллагаас аврах мэдээлэл авах энэ одоо нээлттэй болж байна. Энэ бол шаашаалтай үр дүнтэй боллоо. Тэгэхээр одоо та энэ цаашдаа сургалтын үйл ажиллагаа бусад орон нутгад бас энэ хэмжээнд энээс өндөр одоо улам туршлагач зохион байгуулах гэж итгэж байна. Тэгэхээр та ажлын өндөр амжилт хүсье. За би одоо өндөршил шүүхийн нээлттэй удирдлага арга хэмжээг зохион байгууллаа. За энэ ажлынхаа хүрээнд бус удирдлага арга хэмжээнд оролцсон сумын иргэдийн төлөөлөгчдийн холбооны нарийн бичгийн дарга уран бэлэг гуйтай уулзаад байна. За манай нээлттэй удирдлага арга хэмжээнд та эхнээс нь дууссан орцох шиг боллоо. За энэ талаар сэтгэлдээ илэрхийлнэ үү? Ер нь арга хэмжээний ач холбогдол юу вэ? Та бүхэн эндээс одоо шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээллийг авч чадав уу? Цааш одоо бид нар ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулах талаар бас санал бодлоо та илэрхийлнэ үү? За баярлалаа. Өнөөдөр шүүхийн нээлттэй удирдлагыг зохион байгуулалтаа өдөр тутмын урьдчилан авсан байсан болохоор иргэдэд хамруулах, иргэдэд бас анх шатны мэдлэг одоо мэдээлэл олгож байгаа дарааг хүргэсэн байсан. Ингээд энэ өдрөлөг зохион байгуулагдсанаар нэлээдгүй хэдэн хуулийн чинээр одоо энэ зөвлөлийн тухай иргэдийн төлөөлөгчдийн эрдэм байдлын тухай ойлгосон нэлээд хэд хэдэн шиг хуулийн талаар мэдээлэл авлаа. Өмнө онлайн хэмжлээ хаана гаргах, ямар хэлбэрээр гаргах, ямар байдлаар гаргах талаар нэлээд бэлгэрэнгүй ойлголттой болж авлаа. Энэ нэлээд ач холбогдолтой сайн өдөрлөг боллоо. Баярлалаа. За бид захиргааны иргэн шүүхд хэрхэн хандах талаар та бүхний дунд Центавр тэмцээн зохион байгууллаа. За энэгээр бас та бүхэн захиргааны иргэн шүүхд хэрхэн хандах талаар за мөн сум дундын шүүх, захиргааны иргэн шүүхийн одоо харьяалал, маргааны төрөл центрийн талаар бас мэдээлэл авсан байхаа гэж бодож байна. Одоо яг гомдлыг өргөдлийг одоо өөрийнхөө гомдлыг хаана хэмжлээ хаана гаргах талаар мэдээлэлгүй байсан бол энэ Центавр тэмцээний хүрээнд төрийн албаагчид буюу урилгаар оролцсон иргэд маань бас ялгааг нь буюу одоо хаана хэмжлээ гаргаж болох талаар нэлээд бэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон.